Насан туршийн боловсрол гэж юу вэ? Бүх насны иргэдэд амьдрах ухаан, гэр бүл, гоо зүй, ёс суртахуун, шинжлэх ухаан, иргэний боловсролыг албан болон албан бус хэлбэрээр эзэмшүүлэх үйл ажиллагааг хэлнэ. Мөн хилийн чандад байгаа Монгол иргэдийн хүүхэд, хүнд болон хэвтэрт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тодорхой шалтгааны улмаас сургууль завсардсан хүүхэд, сургуулийн насандаа боловсрол эзэмшиж чадаагүй насанд хүрэгч, сүм хийдэд шавлан сууж байгаа лам хүүхдэд баг болон суур, бүрэн дунд боловсрол нөхөн эзэмшүүлнэ. Насан туршийн боловсролын үйлчилгээ ямар хэлбэртэй байдаг вэ? Бид насан туршийн боловсролыг танхимын, зайны, гэрийн болон ажлын байран дээрх сургалт, үйл ажиллагаа байдлаар эзэмшүүлнэ. Насан туршийн боловсролын үйлчилгээг хэн зохион байгуулдаг вэ? Монгол улсын хэмжээнд нийслэлийн 9 дүүрэг 21 аймгийн төвд насан туршийн боловсролын төв, бүх суманд насан туршийн боловсролын багш ажиллаж байна. Мөн боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа, насан туршийн боловсролын үндэсний төв үйл ажиллагаа явуулж байна. Бид хэнтэй хамтран ажилладаг вэ? Бид насан туршийн боловсролыг эрүүл мэнд, хөдөлмөр, нийгэм хамгаалал, соёл, эдийн засаг, хууль эрх зүй, гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл, байгаль орчин зэрэг салбарын төр, иргэний нийгэм, олон улсын байгууллага, иргэдтэй хамтран зохион байгуулдаг. Насан туршийн боловсролын алсын хараа юу вэ? Иргэн бүр сайхан амьдрахын тулд тасралтгүй суралцаж болдог. Сурсан зүйл нь үнэлэгдэн амьдралын чанарыг бодтойгоор дээшлүүлдэг. Боловсролоор дамжуулан нийгмийг бүхэлд нь соён гэгээрүүлэх боломж Монголын нийгэмд бүрдэх болно. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлээрээ бид бүхэн 0-5 насны хүүхдийн онцлог, энэ насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд тулгамддаг зарим асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замууд, мөн хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын тухай үзэхэд бэлэн болоод байна. Суралцагч та бүхэнд илгэсэндээ анхаарлаа хандуулна уу? 0-5 насны хүүхдийг насны хүчлээр нь 3 хуваан үздэг. 0-1 нас нэраа үе, 1-3 нас балчирнаас, 3-5 нас сургуулийн өмнөх нас гэж тус авч үздэг. Тэгвэл 0-1 насны хүүхдийн хөгжил нь эцэг эхийн хайр халамж, хүүхдээ хэрхэн хасарч байгаас шууд хамаардаг болохоор хүүхдэд итгэх ба үл итгэх мэдрэмжийн аль нэг нь зөнхлөн үлддэг. Нэраа хүүхэдтэй эцэг эхчүүд анхаарлаа нааш нь хандуулаарай. Энэ насны хүүхдтэй эцэг эхчүүдэд тулгамддаг нэг асуудал бол хүүхэд уйлах байдаг. Тэгвэл хүүхэд яагаад уйлдаг шалтгааныг одоо бүгдээрээ үздэцгээе. Хүүхдээ уйлахад эцэг эхчүүд сандралдаж хүүхдээ хэрхэн тайвшруулахаа мэддэггүй. Та хүүхдээ хэрхэн тайвшруулдаг вэ? Хүүхдээ уйлахад эцэг эхчүүд хэрхэн хандаж тайвшруулах тухай боловсрол судлалын доктор Ичнор багшаасаа зөвлөгөө авцгаая. Багшигаа урьж байна. Сайн байцгаана эцэг эхчүүдэд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Нэг хүртэлх насны хүүхдүүд бол гадаад ертөнцтэйгээ сэтгэлийн хөдөлгөөнөөр харилцдаг. Тийм учраас хүүхдийн уйлах нь нэг ёсны харилцаа гэсэн үг. Ээжигээ дуудах дохио. Ийм учраас хүүхдтэйгээ уйлахад айж битий твдээрээ. Манай зарим залуу ээжүүд хүүхдэд дагаад уйлдаг. Тэгэхээр энэ ингэж уйлж твдсний хэрэггүй харин өөрийгөө эхлээд тайвшруул. Хүүхдүүд маань маш их мэдрэмтгий байдаг учраас та дууга битий өндөрсөг. Яагаад гэвэл хүүхдүүд чинь таны дуунаас айдаг. Ийм учраас өөрийнхөө сэтгэл хөдлөлийг сайн хянах хэрэгтэй. Энэний оронд харин та миний хүүхэд яагаад уйлаад байгаа юм бол гэж хүүхдийнхээ уйлж байгаа шалтгааныг бол хүүхэд ер нь 2-3 минут уйлах нь хэвийн гэж үздэг боловч энэс дээш уйлуулж өрдөө болохгүй. Энэ уйлж байгаа тохиолдолд ямар шалтгаанаар хүүхэд маань уйлаад байна вэ гэдэг дээр ээжүүд анхаарал тавьж ажиглах шаардлагатай шүү. Бүүгэнд бол хүүхдийг тайвшруулахаас гадна хүүхдийн мэдрэмжийг хөгжүүлэх,
хүүхдийн сонсох, мэдрэх өгүүлэхэд чухал ач холбогдолтой байдаг. Учираас бүүгийн дууг сайн сонсохороо тэгэхээр хүүхд чинь маш сайхан тайвширна. Харин бүүгийн дууг хүүхдэд зөвхөн унтуулахтаа бүүгэнд аялах биш, харин бас тэрвэрч явахтаа бүүгэнд аялж өгч байгаарай. За бяцхан хүүхдүүд чинь үйлээд байвал хэвтэх байрлалыг хараараа. Хүүхдийн байрлалыг солиод үз, дээшээ харуулж үз, доошоо харуулж хэвтэж үз. Хүүхд чинь их тавтахтай байрлалыг болохоор бас уйлахаа болчдөг. Ийм учраас хүүхдтэйгээ хэвтэж байгаа орчныг сайн анзаарч маш тавтаа тухтай байхаар та ор дээрээ засч өгөх хэрэгтэй шүү. За би та нарт хэлсэн хүүхэд сэтгэл хөдлөлөөр гадаад ертөнцтэйгээ харилцдаг гэж. Тэгэхээр эерэг сэтгэл хөдлөлийг бий болгохын тулд хүүхдтэйгээ үргэлж ярьж эцэгчүүдээ хүүхдтэй инээг, баясаж, тоглол. Тэгэхэд хүүхдүүд чинь ер нь уйлах нь багасдаг. Хүүхд чинь бас тайван сайхан өсдөг учраас хүүхдүүдэд маш их ойр дотн харилцаатай байгаарай. Харилцаа бол хүүхдийн ирээдүйд одоо хамтаж болох, нийтж болох тэр суурин тавигддаг. Учраас харилцаа бол хамгийн их чухал шүү. Байнгын харилцаатай байхыг эрхэмлэх хэрэгтэй байна. За хүүхдийг уулж байгаа үед мөн өөр зүгт анхаарлыг хандуул. Янз бүрийн гоё зурагтай карт үзүүл, зургийнхын тухай ярилц. Яг энэ одоо 6, 7, 8 сартад ялангуяа хүүхдтэй сайхан зураг үзүүлж ярилцаж байх нь тэдний хараа, сонсголын мэдрэмж хөгжүүлдэг. Ингэснээр хүүхд чинь бас яг цагтаа хэлд ордог шүү. За хөгжим бол хүмүүсийн амьдралд маш чухал үүрэгтэй. Бас энэ насныханд ч гэсэн хөгжим үнэхээр хэрэгтэй. Тэгэхээр хөгжим сонсох. Хөгжмийг сонсохдоо та нар яах вэ гэхээр болж игэл сонгодог хөгжмийг маш намуухан тавиад байх юм бол хүүхд чинь байнга тайван байх, уйлахгүй байх тэр боломжийг бүрдүүлдэг. Хөгжмийг сайн сонсож байгааг ээжүүдтэй үсье. Харин та нар өөрийнхөө дуртай дууг тавьж болохгүй шүү. Яагаад гэвэл хүүхэд үрт өөрийнх нь насны онцлог тохирсон хөгжим гэж байдаг. Энэ насны хүүхдүүдийн хөгжим бол аль болохоор тайван, тайвшруулах, дүлгөө, намуухан байвал илүү тохиромжтой байдаг шүү эцэгчүүдээ. Зөвлөгөө өгсөн чинь ор багштай баярлалаа. Дараагийн нас бол 1-3 нас. Энэ насны хүүхдийн онцлог нь би өөрөө би чадна, би хийх хүсэл эрмэлзлэр илэрдэг байх нь. Энэ насны хүүхдийн хямрал нь уурлах, уцаарлах, зөрүүдлэх, орилж хашиграх, ээжигээ орох, ээжийг дах зэргээр олон аашивраар илэрдэг. Тэгвэл энэ насны хүүхдийг энэ хямралд хүргээд байгаа нэг шалтгаан бол мэдээж гар утас. Одоо та бүхэндээ нэгэн ээжээс ирсэн захидлыг уншиж өгье. Сайн байна уу? Манай охин одоо 2 настай. Охин минь үргэлж утас нэхэж уйлдаг. Би хүүхдийнхээ энэ байдалд санаа зовж байна. Утаснаас хараад болчих би. Утсанд донтчихсан юм биш байгаа да. Гэх бодол үргэлж санаа зовох боллоо. Би яах вэ? Надад зөвлөгөө өгөөч гэсэн захидал ирсэн байна. Мэргэжилтнээсээ бүгдээрээ зөвлөгөө авцгаая. Яг энэ ээж шиг маш олон ээжүүд бол байгаа. Үнэхээр гар утас бол манай нийгэмд хамгийн их асуудалтай зүйл болоод байна. Яагаад гэвэл бид тэднийг зохисгүй хэрэглээд байгаатай л холбоотой. Энэ 2 настай хүүхд утас авах гээд уйлаад байна. Өхөр зүгээр болдог гэсэн мэл да. Тэгэхээр яаж вэ гэхээр та нар эцэгчүүдэд бодоорой. Хүүхэд би утас авъя гэж орилж уйлаад байгаа нь юутай болов? Тэгэхээр та нар гар утсаад иргэд нь бариад байна. Битээ гар утсаад иргэд нь хэрэгэл. Гар утас бол маш их хортой гэдгийг та бүхэн бол мэдж байгаа шүү дээ. 2 настангууд өөрт нь харагдсан сонин хачин зүйлийг авахыг эрмэлздэг, тэрлүүд хэмүүлдэг нь өрдөл энэ хүүхдийн онцлог. Тийм учраас та нар гар утсыг хэрхүүч хэрэглэж болохгүй шүү эцэгчүүдээ. Хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө та нар гэр бүлдээ маш зөв зохистой, зөв дадал хэвшилтэй байх нь бол хүүхдийн ирээдүйд онцгой нөлөө үзүүлдэг гэдгийг өдөр тутам санах шаардлагатай байна. Өнөөдөр гар утсаас хүүхдийг яаж холдуулах вэ? За эхлээд гар утсаа амьд мэт бодож төсөөлөө хүүхдтэйгээ хамт за миний хүү гар утас амрах болж байна, унтах болж байна. Одоо хоёулаа гар утсаа унтраа гэж унтуулж амраа, хүүхдтэй хамт амраа. Заримдаа ийм нөхцөл бүрдүүлэхийн тулд гар утсан дээрээ сэрүүлэг тавиараа. Сэрүүлэг дуурангууд хүүхд чинь яг ихэр унтах цаг боллоо гэсэн тэр мэдээллийг авдаг. Ийм байдлаар гар утас хэрэглэх цагийг хол багаар багасгаснаар та гар утаснаас хүүхдийг бас холдуулж чаднаа. Ер нь бид бол хүүхдүүдтэйгээ их ойрхон байх хэрэгтэй байдаг. 3 хүртэлх насны хүүхдүүдтэй харилцааны чадвар төлөвшөх шаардлагатай. Ийм учраас хүүхдтэйгээ ойр дотн харилцаатай байж тэдэнтэй ярилц, зурагтай ном үзэж, ярилц, ном уншиж өг. Ингэвэл хүүхдүүд чинь сэтгэхүйн хувьд хөгжилтэй, сэтгэх, амжилтаа суралцах, юм мэдхийг хүсэх тэр хүсэл тэмүүлэл нь бий болдог учраас яг насанд нь тохирсон 2, 3 насныханд тохирсон зурагтай номыг та бүхэн байнга ширээн дээрээ ойрхон байлгаж байгаарай. Тоглоом бол хүүхдийн амьдралд маш чухал үүрэгтэй байдаг. Ялангуяа
энэ насныхны голлох одоо зонхлох үйл ажиллагаанд тоглоом байдаг. Тоглосноор тэрэгт ирээдүйн ертөнцийг таньж мэддэг учраас бид хүүхдтэйгээ тоглох хэрэгтэй. Тоглохын тулд бид нэр хүүхдтэйгээ ямар тоглоом хэрэглүүлэх вэ гэдгийг үнэхээр бодох шаардлагатай. Ер нь ингээд амьдрал практикаас харж байхад эцэг эхчүүд хүүхдийнхээ аавна гэсэн тэр тоглоомыг авч өгч байгаа юм байдал харагддаг. Гэтэл тэр тоглоом чинь насны онцлог тохирох. Бас хүүхдийн аюулгүй байдал яг хангасан байх, хүүхдэд тохирсон хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэхэд байх ийм одоо шаардлага тавигддаг учраас энэ тоглоомын стандартыг гэсэн та нар анхаараарай. Ер нь интернетээр ороод үзэхэд хүүхдийн тоглоомын стандарт гэж байдгийг та нар уншиж судлах хэрэгтэй. За гар утаснаас өөр хөгжилтэй, сонирхолтой зүйл байдаг гэдэг тэр мэдрэмжийг хүүхдэд төрүүл. Хүүхдтэйгээ хамт зугаал, салхинд гар, бас одоо хүүхдтэйгээ ярилц, хүүхдтэйгээ хамтдаа ямар нэгэн адлын явдалтай хүүхдийн киногоос телевизээр зохих одоо хугацаанд үзэж сонирх. Ингэснээр та хүүхдээ утсаа холдуулнаа. Бид нарын нэг анхаарахгүй байгаа зүйл юу гэхээр хүүхдийнхээ дэргэд утас хэрэглээд байна. Гэртээ утасны тавиртай бол хүүхэд орой одоо хүн болгон тэнд утсаа тавьдаг тийм амьдралын зөв дадал хөвшлийг болго хооллож байх үедээ хүүхдийнхээ дэргэд битгий утсаа барь. Тэр үедээ ээжүүдийг маань ингээд салхинд гарч байгаа харахад хүүхэд нь одоо хүүхдийнхээ дэргэд тэрвэрчсэн бас утсаа бариа сууж идэг. Ерөөсөө хүүхдийн нүдэнд л утас харагдах юм бол мэдээж хүүхэд тэрийг авахыг л хүснэ. Утас бол хүүхдийн сэтгэх чадварыг удаашруулдаг, хүүхдийн мэдрэмжинд сөргөөр нөлөөлдөг. Хүүхдүүд маань инээж, баярлаж, хөөрч байх нь тэдний гол одоо дүр төрх байдаг. Гэтэл энэ эерэг мэдрэмжүүд маань багасдаг. Хүүхдүүд нь уурлах, уцаарлах, орилох, хашгирах, бухимдах, бас стрессдж байна бяцхан хүүхдүүд маань. Тэгэхээр эндээс бид нар сэргийлэх шаардлагатай. За утасны нэг хамгийн аюултай хорог нь бол хүүхдийн хэрэгцээг гажуудуулдаг. Ялангуяа хүүхдийн физиологийн хэрэгцээг, амийн хэрэгцээг ярьдаг шүү дээ. Хүүхдийн бие засах, өлсөх гэх мэт. Ийм учраас эцэг эхчүүдэд та нар үнэхээр гайхалтай хүүхдтэй болъё гэвэл энэ амьдралын буруу дадал хэвшлээс өөрөө салж хүүхдийнхээ сайн сайхны төлөө дандаа боломжтой эерэг бүх зүйлийг үзүүлж байгаарай. Яагаад гэвэл хүүхдүүд эцэгхээ юу хийн бүгдийг дуурайдаг шүү дээ. Зөвлөгөө өгсөн чинь ороо багштай баярлалаа. Дараагийн нас бол 2-5 нас. Энэ насны хүүхдийн онцлог нь өөртөө үйлчлэх, бусадтай харилцах, хамтран тоглох, эргэн тойрноо танин мэдэх, ямар нэгэн зүйлийн хариултыг хайх, сониуч дандаа хөтлөгдөх зэргээр илэрдэг. Тэгвэл энэ насны хүүхдийг яагаадхан гэж нэрлэдгийн учрыг та мэдэх үү? Таны хүүхэд танаас яагаад гэдэг асуултыг хэрэг асуудаг вэ? Та тэдгээр асуултуудад нь хэрхэн хариулж байна вэ? Та хариултыг нь өгч чадаж байна уу? Тэгвэл бүгдээрээ энэ тал дээр мэргэжилтэн багшаасаа зөвлөгөө авцгаая. За 5 настай хүүхдийн гол хэрэгцээ бол тань мэдхүн хэрэгцээ байдаг. Ийм учраас тэдний өмнө ертөнцийн бүх зүйл сонин хачин байдаг. Тиймээс ч эдгээр насны хүүхдүүдийг яагаадхан гэж нэрлэдэг. За манай зарим ээж аваад хүүхд асуулт асуухаар одоо би мэдэхгүй аваасаа асуу, ахаасаа асуу, дүүгээс асуу гэх мэтээр одоо зайлсхийж хүүхдийн асуултанд хариулахгүй байгаа тохиолдол байдаг. Хүүхдийн асуултанд ерөөсө хариулт өгөхгүй байж болохгүй. Учир нь хүүхд чинь танаас мэдээлэл авах ёстой гэдгийг анхаараарай. Хоёрдугаарт сөрөг сэтгэл хөдлөлийг битээ гаргаарай. Ямар ядаргаатай юм бэ чи, ямар төвөгтэй юм бэ? Яас их олон юм ярьдаг юм бэ гэх мэтлэгээр төвөгшөөдөг. Сэтгэл зүй одоо сөрөг хандлагуудаа ээж аваад сайн хянаарай. Хүүхдийн одоо мэдэх тэр хүслийг нь урамшуулж, магтаж, чи ямар мундаг юм бэ гэсэн ийм хариултуудыг өгч хүүхдийг магтаж, урамшуулж байх нь хүүхдийн тэр танин мэдэх хэрэгцээ бий болох, ирээдүйг таньж мэдэх өшөө цаашлбал одоо суралцах одоо хүсэл тэмүүлэл бий болох ийм ач холбогдолтой учраас хүүхдийн асуултанд та бүхэн маань ач холбогдол өгч заавал хариулдаг байхыг хичээгээрэй. За хүүхдийн асуултанд хариулахдаа та нар ганцхан үгээр битээ хариулаарай. Жишээлбэл хүүхд чинь гүзээлзэг нь яагаад ийм гоё амттай байдгийм бэ гэхээр та гүзээлзэгний амт, үнэр, хэлбэр, за хаана ургадгийг, манай Монголд ургадгүй гэх мэтлэгээр хүүхдийн асуултанд олон талаас нь хариулт өгч байгаарай. 100 хэрвээ та зугаалгаар хүүхдүүдтэйгээ ойд явсан бол тэр ойд явсан тэр адал явдалтай жимс түүсэн тухайгаа ч гэсэн ярьж болно. Ингэх юм бол хүүхэд чинь илүү ихийг таньж мэдхээс гадна ярьж байгаа асуултандаа хариулт авах, тэр сэтгэл ханамжийг авах, баярлах, хөөрхий мэдрэмжүүд бий болдог. За ээжээ танд мэдэхгүй асуулт байвал та хормон хугацаанд ч гэсэн интернетээр хүүхдүүдтэйгээ аял.
одоо мэдэхгүй байгаа зүйлээ зөвхөн ээжээсээ ааваасаа асуугаад авах биш, бас нэг өөр талаас өөр зүйлээс би асуултынхаа хариултыг олж болдог юм байна гэсэн мэдрэмжийг авдаг. Харин одоо интернетээр аялахад та заавал зөвхөн хамт байх шаардлагатай, тодорхой хугацаанд аялах шаардлагатай байдаг шүү. Эцэгчүүдээ ер нь 1-5 нас бол хамгийн чухал онцгой нас. Яагаад гэвэл хүүхэд ирээдүйд хэн болох тэр суурин тавигддаг. Хүүхдэд 2, 3, 4, 5 наснд хүүхдэд бий болсон амьдралын энгийн дадал хэвшлүүд, тухайлбал хүүхэд бусдыг сонсох, мэдлэх, хүндлэх, талархах гэдэг энэ амьдралын хэвшлүүд бол насан туршийнх нь болж төлөвшдөг. Иймээс та хүүхдээ анхаарч, дэмжиж, тусалж байх шаардлагатай, бүр үүрэгтэй. Ийм учраас одоо хүмүүжлийн эерэг аргыг л та нарыг хэрэглээсэй гэж бид хүсэж байгаамаа. Хүмүүжлийн эерэг арга гэдэг бол хүүхдийг шийтгэх биш. Бас хүүхдийг хитрхи эрх дураар нь тавина гэсэн үг биш. Хамгийн гол нь хүүхдтэйгээ ойр дотн байж, хүүхдэд тохиолж байгаа асуудлуудыг эерэг замаар шийдвэрлэх гол арга барилуд байдаг учраас та заавал амьдралдаа бүр өдөр тутамдаа энэ аргыг хэвшил болгоорой. Хүүхдийн одоо хэрэглэж байгаа энэ эерэг аргууд нь хүүхдийн хөгжил байнга түлхэц болдог гэдгийг та бүхэн байнга санаарай. Ээжүүдээ та бүхэн яг одоо өөртөө би хүүхдээ хэр мэддэг вэ? Хүүхдээ хэрхэн ханддаг вэ? Манай гэрт амьдралын зөв ямар дадал хэвшил байдаг вэ гэсэн асуултууд хариулаад нэг үзээрэй. Ингээд анхаарлаа хандуулсан эцэгчүүд та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр хичээлийн минь хамтран явуулж өгсөн Ичин ороо багштаа баярлалаа. Та хүүхэдтэйгээ холбоотой ямар нэгэн зөвлөгөө авахыг хүсвэл мэрэгжлийн хүнд хандаарай. Харин өөрийн амьдралтай холбоотой ямар нэгэн сургалтанд суухыг хүсвэл манай насан туршийн боловсролын төвийн хаалга танд үргэлж нээлттэй гэдгийг санаарай. Өнөөдрийн хичээлээс та бүхэн юуг мэдэж авсан бэ? Хүмүүжлийн эерэг аргаас та өдөр тутамдаа хэрэглэж болохоор байна уу? Хүмүүжлийн эерэг арга нь гэр бүлд аз жаргал, баяр баясгал, эрүүл орчин, зөв харилцааг бий болгодог. Хүмүүжлийн эерэг аргыг өдөр тутамдаа хэрэглэж хэвшцгээе. Анхаарал хандуулсан явдалд баярлалаа.